Мэдээ үргэлжилж байна. За хүүхдүүд өөрсдөө амьдардаг орон нутаг болон сургуулийн орчин тулгамдсан асуудлын талаар дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлж, сайжруулах санаачлага дэвшүүлж байна. Тухайлбал Хинтээ аймгийн Батноров сумын 7 дугаар багт бэрх олон улсын сургууль үйл ажиллагаа явуулдаг. За стандартаар сургуулийн дотор байрны шүршүүр нь эрэгтэй эмэгтэй тустай байх ёстой. Гэтэл бэрх сургуулийн дотор байрны сурагчид хүүс үл харгалзан нэг шүршүүр хэрэлдгийг хүүхдүүд шүүмжиллээ. Хүүхдүүд хүний эрхийн мэдрэмжтэй байснаар олон зүйлийг өөрчлөх боломжтой. Үүний нэгэн жишээ нь бэрх олон улсын сургуулийн багш Хажидмаа. Тэрээр сурагч байхдаа хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилтдаг байжээ. Харин багш болж Хинтээ аймагт ажиллах болсноор сургуульдаа 30 гаруй гишүүнтэй хүүхдийн эрхийн клуб байгуулсан байна. Улмаар хүүхдүүд тулгамдаж байгаа асуудлаа гаргаж ирсний нэг нь дотуур байрны шүршүүрийн асуудал байжээ. Энэ сургуулиэр болохоор охид хүүгүүд нь одоо цогтой нэг дүш ашигладаг. Одоо 3 ширхэг ийм дүш 120 хүүхдийн дунд ашиглагддаг. Тэгэхээр энэ одоо стандартаа хангахгүй байна. Энийг одоо ийм стандарт хангахгүй байгаа юм зөвхөн манай багийн төвөөс өөр хаана байж болох вэ гэд иймэрхүү нэг тийм санал дэвшүүлэхээр судалгаа хийсэн. Би бэрх олон улсын сургуулийн дотор байранд амьдраад 1 жил болж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол өнгөрсөн жил ирсэн. Тэгээд би өөрөө ингээ Улаанбаатар хотоос тэгээд бэрх рүү ингээд очиж ингээд бэрхэд ингээд олон улсын хөтөлбөртэй сургуультай ингээд сурдаг байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол ингээ дотор байрандаа ингээ надад ингээ байдаг хамгийн тийм хэцүү хүндрэлтэй зүйлүүд гэх юм бол сая хэлсэнчлээ ингээд юу хамгийн хүндрэлтэй асуудал нь ингээ дүүсний асуудлуудаа бид нарт ингээ дүүсэндээ ингээ тайван орох боломж байдаггүй гэх мэтчлэн тэгээд ингээ цэвэрхэн бус тэгээд ерөөсөө ингээ цагийн зөв хуваарилт байдаггүйгээс нь бол бид нар жоохон хүндрэлтэй байдаг. Дотор байрны хувьд манай сургууль нь стандартын шаардлага хангаагүй шүршүүр, дүүш болон найл хичээлэх орчны хомсдолтой. Тиймээс энэ нь болохоор хүүхдийн эрүүл байх, сурч боловсрох гэсэн эрхүүдийг зөрчиж байна. Манай орон нутаг нь жоохон нэг аймгийн нэг сум гэдэг утгаараа чөлөө цагаа хүүхдүүд хичээлээ тараад чөлөө цагаа өнгөрүүлэх найзуудаараа тийм газар жоохон ховор. Тэгвэл 119 дугаар сургуулийн сурагчид Налах дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Политехникийн коллежийн эрэгтэй ариун цэврийн өрөө стандартын шаардлага хангахгүй ил харагдах цонхтой байгаа нь хүүхдийн эрх зөрчиж байгааг илрүүлжээ. Улмаар цонхонд хуулга наах санаачлага гаргасан ч сургуулийн зүгээс дээрлэхэлт болдогтой холбоотойгоор хуулга наахаас татгалцсан байна. Цонхтой ингээд ариун цэврийн өрөө гэдэг чинь хүүхдийн ингээд ариун цэврийн өрөөнд өөрийнхөө тухтай байдал өөрийнхөө ингээд нууцлалыг ингээд эдлэх ёстой орон зайд нь цонх байрлуулж чад тийм үгээр ингээд хаацаалсан биднэрт ингээд жоохон сонин санагдаад хүүхдийн нэг эрх нөгөө эрхээрээ хязгаарлагдах ёсгүй болохоор тэрийг ингээд бид нар хүлээж аваад бидний ингээд ярьсан зүйлийг хэрэгжүүлээ тэндээ ингээд хуулга наахад харин эсэргээр тэр асуудлыг шийдвэрлэхэд бол коридорлуун юм ариун цэврийн өрөө рүү хандсан камер чиглүүлж өгвөл ажиглах боломжтой хэрнээ хүүхдийн яг өөр эрхтэн зөрчигдөггүй гэсэн тийм шийдлийг боловсруулж өгсөн байна. Сурагчид энэ мэд өөрсдөө дулгамдаж байгаа асуудлаа оролцоо өөрчлөлт хүүхдийн эрхийн клубүүдийн нэгдсэн чуулганаар шийдвэр гаргагчдад танилцуулсан. Тухайлбал 119 дугаар сургуулийн AI танхим 2016 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч санал ширээгүй байжээ. Иймээс тус сургуулийн хүүхдийн эрхийн клубын сурагчид төсөл бичин ангиа Good Neighbors байгууллагын тусламжтайгаар догчулсан байна. Энэ мэд хүүхдүүд асуудлаа олж харж оролцсноор өөрчлөх боломжтойг тэдний жишээ харуулж байлаа.